Ингэнэ гэж бодсонгүй. Хөлбөмбөг тоглоё. Би Херодог найзаа гэж бодсон. Гэтэл Эли академийн хүн байж Фүбүки ч гэсэн. Би тэрнийг хамгаалагчийн ур чадвартай сайн довтлогч гэж боддог байлаа. Тоглолтын үед гинэд өөрчлөгдөд сэтгэл нь хөөрдгөл гэж бодсон. Гэтэл миний буруу байж Фүбүкид маш хэцүү байсан байна. Бид бүгдээрээ ганцхан Ацуяг хийх хүчээр тэрэнд л найдаж байж Фүбүкид сэтгэлийн дарамт үзүүлдэг байсан. Тэмцээ. Гүйгээд угараа. Казимару манай клуб толгойн гишүүнтэй байхад хамгийн анх Казимару л ирж хэлсэн. Багтаа маш ихээр санаа зовж надад ч бас дандаа урам хайрладаг байсан. Уучлаарай. Эндо. Би чам шиг тэнхээтэй биш юм. Гэтэл би тэрнийг огт ойлгодгүй ээж. Санаа зовсоор байгаа Раймоноос гарахад хүрлээ. Хэрвээ би сайн байсан бол Казимару явахгүй байсан юм. Хөлбөмбөг надад хөвгөлтэй байхыг сургасан. Олон найзтай ч болгосон. Гэтэл одоо нэг нэгээр нь алдахад хүргэж байна. Ийм байгаад би Хөлбөмбөг яаж тоглох юм бэ? Яах ёстой вэ? Эндо. Ахлагчаа. Багийн ахлагчийг ийм байдалтай байхыг харах хэцүү юм аа.